Оройминтэй манайхаа оройминди. За сайхан амарцгааж байна уу? Сайхан амарцгааж байна уу? Оройминди. За өнөөдөр лайв хийх шинэ хаягны маань лайв хийх эрхсэрэгсэн. Нөгөө олон дагагчтай Facebook хаяг маань сарын хугацаатай бандсан байгаа. За тэр бол 4 сарын 24-нд нэгдэх баха. Тэгээ өнөөдөр пэйж хуудасны бан арилсан. Пэйж хуудсын маань бас одоо лайв хийх эрхийг хаацсан байсан. Тэгээ анх удаага одоо лайв хийх эрх нэгдэнгүүт нь л ухаж байгаа юм шиг лайв хийж шүү дээ. Тэгээ ярих юм байна. За эхлээд ярих сэдв бол нэлээд олон. За яагаад лайв хийдэг вэ гэвэл би хэлсэн. Яг хэрэгтэй үед бол лайв хийж явах хэрэгтэй. Эхлээд би лайв бол ураны тухай ярих гэдэг. Яагаад тэгэхээр би одоо ураны эсрэг яваад байгаа тэр хөхөөгээд ахыг нэвтрүүлэгтээ урьж оруулаад за хаалттай бүлэгтээ оруулсан. Тэгээ манай хаалттай бүлгийн үзэгчид энийг Монголын ард түмэнд сонсох ёстой. Тийм учраас одоо баяраа найруулагчаа та одоо бид нар үзээд те энд байгаа нэг 800 хүн үзээд өнгөрөх бишээ. 8000 те бүр 800 мянган хүн нийт монголчууд энийг үзэж ураны одоо хор хохирлыг сонсох ёстой. Тэгэхээр энийг нийтэд тавиа гэсэн. Би асуусан. За энийг одоо ингээд нийт тавьмаар байна. Та нар одоо ингээд үзчихлээ. Тэгээ төлбөрөө төлсөн учраас та нарыг би одоо уурлах лөө гэж бодож байна гэдэг. Тэгсэн харин үзэгчд маань хаалттай бүлэгт байгаа үзэгчд маань айгүй урайлахын хүлээж аваад ер нь бол түмэн олонд үзүүлэх нь зөв гэсэн. Хөхөө хахад одоо надад өгөх мөнгө юу байх вэ? Тэг мэдээж нэвтрүүлгийг үнгүү хийн. Ингээд олон нийтэд цацсан байгаа. За дээр нь би ураны тухай 2-3 удаа лайв хийсэн. Тэгээ тэрийг үзээгүй юм уу хайшаа. Намайг одоо ураны тал дээр та юу гэж бодоод байгаа? Ураныг дэмжиж байгаа юм уу яагаад байгаа юм. Тэгээ энэ шинжлэх ухааных нь эрдэмтэд нь уран ашиглах нь зөвөө гэж яриад байгаа юм аа. Тэгээ яг аль нь зөв юм бэ гэдэг. Тэр эрдэмтэд ерөөсөө итгэх ямар ч хэрэггүй. Угаасаа сүүлийн үеийн эрдэмтэн гэж байхгүй. Та нар уран зохиол яаж дампуурч байна? Хүн болгон армаа бичиж байна. Авгаа болгон хайлын авгаа болгон армаа бичдэг болсон. Тийм багц. Хүн болгон дуучин болсон. Бүгдээрээ гавьяат болж байна. Жүжигчин болгон хошин шогийнхан болсон. Тийм үү? Ингээд цагдаа нар нь гэмт хэрэгтэнгүүдтэй нийлээд мөнгө аваад гэмт хэрэгтэнгүүдэд хамгаалаад ажилладаг цагдаа тагнуул. Нэг ийм нийгэм маань урууга харчаад байгаа байхгүй юу? Ийм үеийн эрдэмтэд бол яг л эднэр шигэ байна. Яг л хошин шогийнхан шигэ, яг л нөгөө дуучид шигэ. Яг л ийм байна. Энэ эрдэмтэд итгэх ерөөсөө хэрэг байхгүй. Эднэрийн физикчд гэж үгсэн хар баас байдгийг. Энэ сүүлийн 20 жил төрсэн эрдэмтэд мэрэгд бол худлаа шүү. Яг үнэхээр эрдэмтэн мэрэгд бол сэхэтнүүд бол чив чимээгүй энэ Монголын нийгмийг ажиглаж байгаа. Монголын улс төрчдийн хийж байгаа юмыг ажиглаж байгаа. Сэхэтнүүд маань айгаад дуурч чадахгүй байгаа. Хань наснд нь занал хийлж байна. Янз бүр болж байна. Тэгэхээр сүүлийн үеийн эрдэмтэд ерөөсөө итгэх юм байхгүй. За 1950 оноос өксүүлээд шинжлэх ухаан гэдэг юмд бол хүн төрөлхтнийг гүн итгүүлж эхэлсэн. За шинжлэх ухаанд итгэх үү гэдэг дээр бас эргэлзээтэй. Шинжлэх ухаан бол уг нь бол үнэн. Шинжлэх ухаан асар том салбар. Гэхдээ шинжлэх ухаан 100% хүн төрөлхтний талд байсан гэвэл энэ шиг худлаа юм байхгүй. Элдв янзын буу зохион байгууллаа. Буу зохион бүтээлээ. Гангийн үйлдвэрүүд гарлаа. Технологи хөгжиж байна. Энэ шинжлэх ухаан уу? Шинжлэх ухаан 9 шидийн супер танкнууд хийж эхэлж байна.
Тийм үү? Зайнаас харуудаг пүүжин, төв алгасдаг пүүжин. Энэ хүн төрөлхтний тусын тулд хийгээгүй. Энэ хүн төрөлхтний эсрэг ашигласан. За ингээд одоо урааныг Английн нэг эрдэмтэн анх нээсэн, маш санамсаргүйгээр нээсэн байдаг. Гэрэл зургийг хальсан зохиол болох байсан. Тэгээд уран гэж гайхамшигтай нэг талтай гайхамшигтай нөгөө талтай хасрах одоо аюултай гайтай юм. Тэ бодчих олсон. За ингээд цүмийн зэвсэг гэж юм гарсан. Цүмийн зэвсэг бол одоо Хирошима, Нагасакид хайсан Америкчууд энэ асар том хохирол үүссэн. Энэ хүн төрөлхтний тусын тулд хүн төрөлхтнийг хядах гэж шинжлэх ухааныг ашиглаж эхэлсэн. Тэгэхээр шинжлэх ухаан үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ 100% хүн төрөлхтний талд гэвэл худлаа. За ингээд 50-аад оноос шинжлэх ухаанаар далимдуулж баахан хуурамч эрдэмтэд ийм хүмүүсийг төрүүлсэн. За эдгээр нь бол хүн төрөлхтнийг одоо шинжлэх ухаанд итгэдэг хүмүүсийг тархийг угааж эхэлсэн. Шинжлэх ухааны нэрийг барьж тархийг угааж эхэлсэн. Энэ нөгөө л нэг гайтай хөөтөө ирлээ цорлогчдын нутаг Америкаас л гарсан. Ерөөсөө муухай юм болгонд Америкаас гардаг. Тэгээд одоо энэ Монголын эрдэмтдийн яриад байгаа уран хоргоо моргоо гэж байгаа бол хоргоо худлаа. Наадвал ч худалдагдсан. Эдэм дүүрэг аваад ойлгосон. Нэг амархан юм яриад байгаа. Гэтэл энэ хүмүүс урааныг мардад ашиглаж ирсэн. Мардаа яагаад хоргоо хортохгүй байгаа юм бэ гэж. Мардаа чинь юу яддаг вэ? Баяжмлаа тэр чигт нь энд баяжмал хийдэг байсан байхгүй. Монголд боловсруулдаг байсан байхгүй. Шууд ухаад тэр чигт нь авч яваад Оросууд өөрсдөө тэр цөмийн үйлдвэр, атомын химийн үйлдвэр дээр өөрсдөө тэнд боловсруулдаг байсан. Тэгээ хаягдлаа далаад хайдаг байсан. Оросууд бол тэр Берингийн хоолой моолой тэр хойшоо хойд мөснө далай залаа хаашаа байдаг. Өөрсдийнхөө одоо далаатай газрууд руу аваачаад далаад химийн одоо ураанаас гарсан хаягдлаа хайдаг байсан. Энд ерөөсөө баяжуулахгүй тий. Эндээс шууд ухаад тэр чигт нь аваа явчихдаг байсан байхгүй. Одоо Францчуудын хийх гээд байгаа юм нь Монгол улсад баяжуулаад энд гарч байгаа хорыг хаяад булаад цөмийн хаягдaltaй энийг энд булаад зөвхөн цэвэр ураанаа Монголоос авч явах гэдэг. Ерөөсөө ялгаа нь энэ. Энийг л ойлгочих. Энийг блок гэж юм бас нэг галтар лалар орж ирж байна. За ингээд хүмүүсийг л ер нь иймэрхүү гаруудыг итгэн шиг блоклоо явуулчих. Наан ч одоо нөгөө энд нэг төөрцөн хүмүүс байгаа. Ураа яах ч юм байна. Зөв одоо адгийн наазах нь. Адгийн наазах нь. Хүн төрөлхтөн ерөөсө хоёрхан юмд хөрөнгө оруулдаг. Хүн төрөлхтөн хоёрхан зүйлд хөрөнгө оруулж байгаа. Нэгдүгээрт боловсролд мөнгө оруулж байна. Хоёрдугаарт аялал, зуулчлал мөнгө оруулдаг. Боловсролдоо мөнгө оруулж байна. Аялал зуулчлалд мөнгө оруулж байна. Гэтэл монголчууд мөнгөө юунд зарж байна? Алтан бүүж, булган шүүб, брээн товтос, том жип. Хүн төрөлхтөн хизээч булган шүүб, алтан бүүж, алмаз эрдэн тэ том машинд хөрөнгө оруулдаг. Монголчууд ийм л юм. Уг нь та нар энэ мөнгөө боловсролтой зориулах ёстой, аялахтаа зарцуулах ёстой юм байна шүү дээ. За ингэнгүүт би яагаад энийг ярьж ийн гэхлээр хэрвээ одоо ингээ Монгол уран олборлож эхэлж байна. Уран олборлоод эхлүүл дэлхийн хүн төрөлхтөн тэнэг биш. Монголд хизээч жуулч ирэхгүй болно гэсэн үг. За Монголд хизээч жуулч ирэхгүй. Тэр нөгөө дан хоёр эрдний яриад байдаг юу лээ? 400 сая жуулч гэсэн. Юу хуцаад байгаа. Аманд багтахгүй тоо. Жуулчдын хууль гэж биш. Дэлхийн нийтээр баримталдаг дүрэн биш.
жуулчдыг тухайн улсын хүн амын 10%-аас хэтрүүлэхгүй. Гадаадаас зөөлчин оруулж ирүүл хүн амын 10% гэдэг чинь одоо Монголд бол 3,500,000 гэдэг чинь 350 мянган зөөлчөнд оруулж ирж болно. Хэрвээ хүн амаас нь 10%-аас илүү жуулчид орж ирвэл үндэсний аюулгүй байдал маш ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үздэг. Ойлгож байгаа биз? Тэгсэн чинь оюун эрдэнэ чи юу гэсэн бэ? 400 сая жуулч 3 сая хүнтэй үжиж энэ чинь дэлхийн нийтээрээ барьж байгаа энэ хууль дүрмийн хүртэл уншдаг юм. За нэгдүгээр зөөлчийн ирэхээ байл. Нөгөө оюун эрдэнэ яриад байдаг юу 400 сая зөөлчин битээ хэл. 4 зөөлчин ч орж ирэхээ байл. Уран олборлоод ирлээ. Дэлхийн ямар зөөлчин Монгол руу зүглэхгүй. Одоо хэн хор тавдар тусгаж нааш ирэх юм? Хоёрдугаар уран олборлож байгаа бүс нутгаас ямар ч тэнэг мах худалдаж авахгүй. Юу энэ тэр хоошо юу руу явах? Балаан уран Казахстанд чинь атомын цахилгаан станц дэлбэрсэн болохоос биш. Тэнд уран олборлодгүй шүү дээ. Илийн балаагаар Пакистан нэг. Хоёрдугаарт Илийн балаагаар хацмын Казахстан зөөлчдийг очдгүй шүү дээ. Казахстан бороо моронд малгайтай явахгүй бол ус буурал болдог. За юу. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш тийшээ явдаг зөөлчдийн тоо эрс буурсан. За юу. Мэдэхгүй гэж биз та чинь мэдвэ. Ойлгосноо. Тэгэхээр юун дээр хятад руу хэдэн мянган тонн мах гарах. Юун Орос руу, Европ руу хэдэн зуун мянган тонн мах гарах. Ураны бүс нутгаас хүн төрөлхтөн хизээч мах худалдаж авахгүй. Монголчууд өөрсдөө ч идэхгүй. Одоо энэ Улаанбаатархаас хэн мал авч идээд байгаа. Хэн ичээ бэлдээд байгаа. Чив чимээгүй. Улаанбаатархын махаа Сүхбаатар руу зөөгөөд Сүхбаатараас Хинтээ рүү зөөгөөд ч юм уу. Хинтээ мах зах гэж шааж оруулж ирж зарж байгаа баг. Улаанбаатархын махыг идэх хүн байхгүй. За юу. Тэгэхээр наа ураанчин бол бүр дээд зэргийн хортой. Би та нарт хэлсэн шүү дээ. Их мөнгөнд их орон байдгүй маа гэж. Асар их хэмжээний их мөнгөнд их орон байдаг. Жишээлбэл би асар их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодъё. Би гадагшаа гараад цухтан. Би гадагшаа гараад явахдаа тэр их мөнгийг Монгол улсад үлдээхгүй. Би аваа явчихна. Тийм үү? Тэгэхээр их мөнгөнд их орон байдгүй маа. Ирлээ зүүнд их орон байдгүй. Ойлгосноо? Тэр даагны уралдаа үзээд уйлдаг нулимс байдгүй. За үндэсний бүх үзээд давсан залуу бүхийг хараад хоолоон зангираад орилоод босч ирдэг тэр омогшл байхгүй болчдөг. Ирлээ зүүнд. За тэр нэг юм дүүх хүний нэг юм сүнслэг байдал төрсөн нутагтайгаа байгальтайгаа холбоотой нэг юм сүнслэг байдал нь орон руу алга болчдөг. Ирлээ зүүн зөвхөн албан тушаал их мэдл мөнгөний төлөө л явдаг. Энийг та нар Америкийн нэгдсэн улсаас харж байгаа биз? Зөвхөн мөн их мэдл албан тушаал алдар нэрийн төлөө л тэд зүтгэдэг. Тэднэрт үндэсний бахархал байдгүй. Ойлгосноо? Киногаар та нарын тархийг угаагаад дэлхийн аврагч мэт болж харагдаж байна. За дараагийн асуудал нь. За хятадууд нэг аюултай юм хийгээд байна. Хоёр ч аюултай. Би та нарт энийг сэрэмжлүүлье гэж бодоод байна. Газрын хэвлэлд орох баялагийг устгахын тулд эхлээд тэнд нутгалж байгаа малчд иргэдийг нүүлгэх юм байна. За яаж нүүлгэх вэ гэвэл ирээд хүү хай зайл гэж хөөдгөө юм байна. Усын ширгэждэг юм. Зүгээр л усын ингээд нэг юм шинжлэх ухааны бас нэг технологиор усын ширгээд юм байна. Тэгээ усгүй болцсон малчид нутгаа хаяад нүүдэг юм байна. За тэгэнгүү тэрлүүн цөмөрж орж ирдэг юм байна. За энэ Сүхбаатар аймагт байсан чоног олгоод нэг амар том гол байсан. Энийг одоо төр засагч мэдэхгүй байгаа. Төр дугаасаа надаас
Би гайхчихсан. Надаас ухаантай хүн байдаг гэж бодсон. Энэ төрд чинь надаас таны хүмүүс байд юм шүү гэж хаяа боддтой. Чон гол ор мөргөө ширгэж алга болсон. Чон гол яагаа ширгэсэн бэ? Асар том гол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суганд төлөв. Чон гол гэж асар том гол байсан. Ор мөргөө ширгэсэн. Би бол энийг усын ширгээх хятадын технологи болоо гэж би бодож байгаа. Эргүү өнөд хардж байна. За дараагийн нэг том асуудал юу юм гэхээр хятадд очиж имжлүүлж байгаа хүмүүс маш болгоомжтой бай. Анхааралтай бай. Надад 5 хүнээс мэдээлэл ирлээ. Би яг эхний хүн ирэхэд нэг анзаараагүй. Тэгээ 2-3 хүнээс надад мэдээлэл ирэхээр нь энийг манайхын өвөр Монгол руу явж аягүй хэмжлүүлж байгаа шүү дээ. Тэгээд би энийг мэдээлэл өгье гэж бодож байна. Энэ юу юм гэхээр өвөр Монголд имжлүүлж байгаа хүмүүст тэр эмнэлгийн бичиг гэдэг нэг юм хятадаар ингээ айгүй их юм бичиж өгч байна. Баахан хятадаар ингээ баахан юм бичнэ. Энэ чинь одоо тодорхойлт гэх юм уу? Өвчтний одоо стори те нээгээд ингээ. За тэн дээрээ юу гэж бичиж байна гэхээр Монгол улсын 5 иргэн надад мэдэгдэж байгаагаар тийшээ хэдэн зуун мянгаар очиж имжлүүлж байгаа. Өвөр Монгол хөхөт дотор олон улсын эмнэлэг дээр. Би ч гэсэн өөрөө очиж имжлүүлжсэн, эвтчихсэн. Хөхөтийн тэр олон улсын эмнэлэг гэдэг 21 давхар том шилэн эмнэлэг байдаг. Тэнд би очиж 20 хоног хэвтэж имжлүүлжсэн. За тэр эмчийн бичиг дээр юу гэж бичсэн байна гэгэнгүүт дорж явахдаа саран туяан Монгол улсад төрсөн хятадын иргэн гэж бичиж шүү. Та нар одоо өвөр Монголд эмчлүүлсэн тэр найз нөхөд хамаатан задан аав ээж ах トゥ гэдэг бол тэр хятад эмчнэрийн бичгийг орчуул. Ойлгосноо? Ар Монгол төрсөн хятад хүн гэсэн юм бичигдийн дотор нь яваад шүү. Яваандаа энэ та олон болж ирж хагаад та нар юугаа мэдгүй өвөр Монголд очиж эмчлүүлж ирж хагаад нэг өдөр та нар хятадын иргэн болцсон байж ах вэ? Ар Монгол төрсөн хятад хүн гэдэг тодорхойлолтыг та нарын эмчийн бичгэн дээр чинь бичээд шүү. Ойлгосноо? Өвөр Монголд эмчлүүлж байгаа ах トゥ хамаатан садан найз нөхөдөө тэр хятадуудын бичиж өгсөн тэр тодорхойлолтыг орчуул. Иргэн бат оогтой дондгон зэв Ар Монгол улсад төрсөн хятад хөөн гэсэн энэ тодорхойлт бичээд байна. Нэг мэдхэд та нар бүгдээрээ хятадын иргэн болцсон байх вэ? Энэ ямар учиртай, ямар учраас ингэж тийм хятад бичгийг чинь бид нар ойлгохгүй юм чинь баахын бичээд өгчдөг. Дунд нь Монгол улсад төрсөн хятад улсын иргэн гэсэн юм биччихээд шүү. Энийг би сануулъя гэж бодсон. Энэ 5 хүн дээр одоо миний мэддэг 5 хүн дээр ийм тохиолдол гарсан. Тэгээ би яагаад хятад болчихоо ингээ гайхаад. Тэгээ надад хандсан. Намайг ингээ бичсэн байна гэд. Тэгээ энэ 5 хүн болонгууд нь за энэ цаашаа 50 хүн. Тэгээ 500 хүн. Тэгээ 50000 хүн. Тэгээ сүүлдээ 500,000 хүн Ар Монгол төрсөн хятад иргэн гэж бичүүлэх вэ гэж сануулж байна заа юу. За ингээд манайхаа одоо өөгүй хүн, алдаагүй хүн гэж юу аах вэ тэгэл. Одоо ингээд вакцинтай холбоотой айгүй олон асуудлууд дэлхийд даяар яригдж эхэлж байна. Би сая одоо та нарын духгүй хэлээд идэг Ямбын цэцгийг урьж ярилцлаа. Одоо хамгийн дөрөв асуусан асуулт минь тэр. За дэлхийн нийтээр вакцины одоо гаж нөлөө вакцины сөрөг үр дагавраар айгүй олон амьсаа алдж байгаа. Ялангуяа зүрхээр их олон хүн явж байна. Тэгээ чи яагаад монголчуудыг ингэж хайхтар вакцинд уриалсан юм бэ гэж би хадагтай цэцэгт хэлсэн. Цэцэг ч гэсэн яагаад вакцинд уриалсан тухайгаа, яагаад уйлаад лайв хийсэн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлбарлаад нэвтрүүлэг дээрээ ярьсан байгаа. За нэвтрүүлгээ ярьсных нэг хэдүү гэлчих. Манай нэвтрүүлэг 7 хоног бүрийн 5 дахь өдөр орой 20 цагаас шинэ дугаарууд ордог.
Ойлгосноо. За би тэгээ ажилтай янз бүр байж байгаад 21 цаг магаас орох тохиолдол бол байна. Заримдаа эрт ч орох тохиолдол. Оройн ажилтай бол би эрт оруулцдаг. За хоёрдугаарт би нөгөө хөхөө ахын яриаг үнгүүгээр нийтэд цацсан тэрийг үзээрэй. Ураны эсрэг хөхөө гэд. За би сая энэ 5 дахь өдрийн уржигдрын дугаарыг би шууд олон нийтэд цацсан. За яагаад тэгэхээр энэ одоо ховсын аргаар тан уулгаад 100% хүнийг одоо архинаас гаргана гэдэг нэг юм удгуу хөөхөө орж ирсэн. За би энийг яагаад дур мэдээд төлбөртэй бүлэгт оруулсан. Шууд маргааш нь олон нийтэд цацсан бэ гэхлээр нэг ч гэсэн монгол хүн архинаас гарчаасаа. Одоо нэг ч гэсэн хүн ураны хорыг мэдэж аваасаа гэдэг шиг нэг ч гэсэн монгол хүн архинаас гарчаасаа. Нэг ч гэсэн монгол айл амар амгалан амьдраасаа гэж бодсондоо би одоо төлбөртэй сувгийн үзэгчдээсээ асуулгүйгээр дур мэдэн цацсан. Би бол өөрөө ямар ч лам бөөгүүгээр цэвэр 100% дэвчээрээр архинаас гарсан. Би ч одоо өвгөнтэй архичин байсан. Тэгээ над шиг дэвчиж гарах хідэн эр хүн байгаа бол гэж би боддог. Эр хүний дэвчээрэгч бас жинхэнэ шалгадаг ундаачин архи шүү те. Нэг л архинд орцсон бол гарахад айгүй хэцүү. Тийм учраас би аргаа барж байна. Тэгээд тан уулгаад ховсын аргаар 100% архинаас гаргана гэдэг. Тэр балгаа ингээ удган Хөвсгөл аймгийн гүйдэг харгээд тэрний одоо би 100% цацсан шүү. Олон нийтэд хэрэгтэй. Монгол хүмүүст хэрэгтэй. Иймэрхүү лайвуудыг бол би үе одоо үнгүү цацах байх гэж би бодож байна. Ойлгосноо. За тэгэхэд манайхаа одоо тэгээ бүлэгт орчоод цэцгийн нэвтрүүлгийг үзье гэдэг юм чинь 5 дахь өдөр гардаг нэвтрүүлэг 5 дахь өдөр гартлаа би нэвтрүүлгээ сурталчлаа шүү дээ. Багагч нараа олон болгомоор байна. Яриагаа маш олон хүнд хүргэмээр байна. Нэг ч гэсэн монгол хүний нүдийг нээж чихийг онгойлгомоор байна. Тийм биз? За тэгээд нөгөө төлбөртэй сууг учраас бас нэг 5 төгрөг нь надад хэрэгтэй байна. Мөнгөгүйгээр бид нэр юу ч хийж чадахгүй. Би айгүй том зорилготой ингээ хөдлөхгүй л бэлдээл яваад байгаа. Миний эсрэг зогсож байгаа хүмүүс асар их мөнгөтэй. Тэднэрт юусэн юу л байна мөнгө байна. Дээр нь эдэн албан тушаалтай, эрх мэдэлтэй. Би ийм хүмүүстэй үзээд байгаа хүн нэгч төгрөггүй хоосон байж болохгүй байхгүй юу? Дээр нь энд ажиллаж байгаа залуучуудаа би цалинжуулж шít. Чи тийм л их оронч юм бол нэвтрүүлгээ үнгүү цац гэдэг юм. Би 2 жил үнгүү цацсан шít. Би та нарт 30 хэдэн дугаар үнгүү үзүүлсэн шít. Би өөртөө байгаа бүхэл юмаа зарж идсэн шít. Зарж одоо нэвтрүүлгэндээ зориулсан шít. 2 хөөргөө зарсан, Зепо гэдэг юм жожголхны цуглуулгатай байсан. Энэ 10 хэдэн Зепогоо зарсан, өчнөө олон цагтай байсан, цагнуудаа зарсан, хөөргөө зарсан, машина зарсан, студийн илүү дутууд одоо техникүүдээ зарсан. Айгүй их юм зарж иж би энд хүрсэн штэ. Тэгээд нэг төлбөртэй сууг нэг. За одоо би та нарт үнэхээр би бяр дутж байна. Би одоо ядаж нэг түүц ажиллуулдаг. Надад түүцч байхгүй. Тэгээ хамаг мөнгөө би нэвтрүүлэгтээ зориуллаа. Та нар цорын ганц үнэнч нэвтрүүлэгтэй бай. Би та нараас хизээч урахгүй. Тийм би их хурлын гишүүн болохгүй. Тэр их хурлын гишүүн гэдэг чинь Тэнгэрийн хүмүүсийн хийдэг ажил. Та нар хүний хүсэл мөрөөдлийг улсын хурлын гишүүн гэж бодд юм уу? Надад өөр зөндөө мөрөөдөл бий. Юу их хурлын гишүүн? Би их хурлын гишүүн болоход миний тарих дутна. Миний мэдлэг дутна. Миний унсан ном дутна. Ойлгож байна уу? Миний бүх юм дутна. Миний боловсрал дутна. Би мөнгөгүй. Би бол ном өдөр шөнөгүй уншиж идэггүй. Одоо миний ширээний номнуудыг хартаа. Би ширээн дээр ийм их номтой. За тэр шүүгэн тулстай дүүрэн ном байгаа доогуур.
Би ингээд ном ингээд байнга уншиж идэг хүн. Гэсэн ч миний мэдлэг тутна. Ойлгосноо? Хүний хүсэл мөрөөдлийг улсын их хурлын гишүүн болох юм шиг юм бодоод их юм. Би олон сайхан жүжиг хийхийг хүсэж байна. Олон сайхан кино хийхийг хүсэж байна. Сайн армаа бичгийг би мөрөөдөж байна. Сайн кино, сайн жүжиг, сайн армаа бичих нь миний гол мөрөөдөл. Тэр их хурлд чи очиод би юу ч хийж чадахгүй. Тэгэж та нарын одоо хараалыг идэж одоо балраад юу хөө зүгээр мөрөөрөө явж исэн дээр. Ойлгосноо? Намайг юу ч хийгээгүй, юу ч хийдэггүй хариулагч байдаг. Энд чи одоо Монголын баг Оскар өстэй. Би энэний маш олон удаагийн шагналтай хүн шүү. Намайг нэг тийм шагналчгүй юу ч болгаач л гэж бодоод байдгийг. Чи юу хийсэн гэх юм? Миний ахгүйр гоё. Багасаа л загас тийжсэн дээ. Би чинь цэцэг тарин загас тийж. Намайг одоо юу ч хийгээгүй л хэдийдгээ. Энд одоо миний хийсэн бүтээлүүдийн зургууд байж байна. Одоо энэ дээр багтахгүй байгаамаа. Одоо дахиад 5 6 хэмжээ хаацтай зураг байна. Одоо энэ дээгүүр нь хажуугаар нь ингээд бүгдийг хадах юм. Одоо энэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 энд миний хийсэн жүжиг кино 12 бүтээлийн жааз байна. Одоо дахиад 5 6 байгаа. Тэгээ хийсэн юмгүй хулгайчлал гэж хүн загнаадах юм. Би хийсэн юм одоо сая одоо ингээд хийсэн. Одоо жишээлбэл энэ зун манайх 2 кино хийсэн шүү дээ. Тэгээ тэр 2 киноны холопоо шиг ингээ байж. Шинэ охин либидо гэдэг нэг 2 кино. 2 кино хийсэн шүү дээ манайх. 2 кино хийсэн. Дээр нь одоо манай хүүхдийн жүжиг. Одоо нэг хүүхдийн жүжиг хийж тоглох гээд энд ингээд юунуудаа бэлдчихэв. Одоо энд ингээ хураацсан хайр та нар. Энд ингээ нэг жүжигийнхэн баг маг тэгэрхий хэрэгсэлтэйг энд ингээд хураацсан байгаа зү. Намайг одоо юу ч хийдүүлээд байх юм. За ийм биш үү. За энд ингээ манай Голкондо театрын хийс уран бүтээлүүд ингээ байж байгаа. За одоо 6 жаазаа нэмж үлгэнэ. За ийм байна. Тэгээ одоо ингээ өөртөө байгаа бүх юмаа гаргаад тийм биз ингээ студ ингээ тогтчуулаад ингээ камер техникүүдээ бэлдээд бисээ харин соён муухай гоцсон. За одоо энэ бол манай рекламны орон зай бий болж байгаа. Бисээ энд нэг 4К зурагт авч үлгсэн. Энэ дээр одоо намайг ивент дэх байгууллагуудын реклам шторкуудыг энэ дээр цацж эхэлнэ. Бисээ харин гоё соён биелгэлээ. Энэ соён бодсоолохгүй бол сум өмнө манай энэ соён баягуу гурай байгаад гэсэн. Тэгээ би бүр ийм гоё юм алтадмлаар соён бай хийж байгаа. За тэгээ соён бүний маань бол гал зүв болсон. Энэ бирга буюу бүх юмны эхлэл. Энийг социализмын үед одоо лам нарын одоо ийм юм хэрэглэхгүйгээр энүүгээр нь тайрч хаяад энд нь 3 ширхэгдөлтөй гал хийцэн байдаг. Уг нь бол соён бүний орой энэ бирга буюу юу хийдэж штэ нөгөө. Тэгээ энэ бадам линкон дээр суурилсан. Ийм хийлгсэн. Соён боо гоё болгосон. За сүлдээ бол захиалцсан байгаа. Сүлдээ захиалцсан байгаа. Тэгээ эндээ саяхан нэг гэрэл хийсэ. Эднийг асаадаг гэрэлтэй болгосон байгаа шүү. Энүүгээр нэг юм гэрэл хийлгэх. Одоо соён боо дахиж хийлгэх гэдэг яг тэрэн шигээ хийлгэх гэдэг ингээд захиалцсан. Тэгээ ингээ студ байгуулад хамаг байдаг юм ингээд нэвтрүүлэгтээ зарцуулаад та нарыг сэрэх гээд ингээл зүтгээд ах юм. Тэгэл та нар намайг 9 шидээр л ингээл доромжлол муу хэлээл гошног аац бүхс хөгшин банд гэлэх юм. Одоо та нар намайг банд гээд би банд болчих биш. Та нар намайг гомо гээд би гомо болчих биш. Тэ? Одоо юу гэлээ намайг чинь 2 худлын цэвэр хожаа гэж байгаа шүү. Би ч одоо 2 худлын 9 дүүрийн цэвэр хожаа болсон шүү дээ. Гайтай юм шиг миний л ам байхгүй дөө.
Арангаагаас нүүж ирээд манайх чинь би чинь 5 дугаар ангид арангаагаас нүүж ирээд Канон улдрын уртталт цагаан хооронд одоо хүрд консулын динж гэдэг тэнд нэг 2 жил болсон. Тэгээд 7 дугаар ангид орох жилмэн аав ээж хоёр өстой мачисоо би ээжигээ дагаад тэр нөгөө динжин маягийн зах руу бууз мууз зараад мөнгөө цуглуулад 2 жил хөдөлмөрлөж иж 50000 төгрөг цуглуулсан. Тэр үеийн 50000 төгрөг гэдэг чинь амар их мөнгө байлаа шүү дээ. Тэгээ манай 2 жил гихт өвлөдсөн Канон улдрын уртталт ээж ахын гашаанд манай ээж ах жолооч хүн байсан. Тэгээд нэг 50000 төгрөгөөр хашаа биш авсан чинь гай болж 100 айлын цааталт хашаа биш авчихгүй юу. Тэгээ тэрийг би лайваараа хэлээд 9 дугаар дэлгүүрт манайх нэг 3 жил орчим амьдэрсэн. 7 дугаар ангиас 10 дугаар анги төгсөлтөө 3 жил амьдэрсэн. Тэгээ 9 дугаар дэлгүүрт байсан гэсэн чинь тэрийг маань шүүрж аваад 9 дугаар дэлгүүрээ хожоо болох шин. Аваа гаруудаа. За тэр яах вэ? Тэгээд манайхаа одоо ингээд нэгнийгээс ихтэй ингэж харлуулж заа. Ингээд та нар ингээд харлуулаад тахлаар чи урам уурах юм биш үү? Би одоо хэний төлөө, юуны төлөө ингээд яваад байгаа юм бэ гэдэг. Тэгээ энэ одоо ганцхан миний хүүхдэд үлдэх их орон биш. Энэ ганцхан миний их орон биш байхгүй. Та нарын үр хүүхдүүд үрд энэ Монгол улсад эзэн байх ёстой юм шүү дээ. Тийм биз? Бид нар яах вэ? Үхэл өгнө. Өвгдүүд маань, хөгшчүүд маань энэ газар их орны төлөө ясаан үүрүүлж, цусаан юулж энэ их баялаг, энэ сайхан өргөн дэлгэр уудам тал нутгийг биднэрт үлдээсэн. Энийг хамгаалж, аргилж, арчилах нь бидний үүрэг. Бид нар хашаагаа яаж хамгаалдаг вэ? Хашааны чи банзыг хүн сугалж яваад, хашааны чи хаалгыг татаад задлаад хүн аваа явбал та нарт алдсан үстэй. Гэрлүү чи орж ирэл гэрий чи хамаг юмыг самраал аваад байвал та нар алдсан үстэй. Яг энэтэй адилхан өөрсдийнхөө өмхий гэрийг хамгаалчаад үрд байх ёстой. Та нарын хашаа байсныг 50 жилийн дараа шатаад байхгүй дуусна шүү дээ. Нураагаад байшин барьж шүү дээ. Та нарын амьдарч байгаа энэ гоё ревер гарден, ямар гарден ч гэнэ том байшингууд чинь 100 жилийн дараа буулгаж хаяал өөр байшин барьж шүү дээ. Харин энэ эх орон тусгаар тогтнол гэдэг чинь хэдэн 100 мянган жилээрээ хойшлоо байх ёстой юм. Энэ эх оронд төрсөн иргэн юм бол чи энэ эх орныг хамгаалах үүрэгтэй. Тэгээ энэ үүргийг чинь сануулах гэж, үүргийг чинь ухааруулах гэж би энэ нэвтрүүлгийг хийгээд та нарт ингээд үзүүлээд байна. Хамаг юм зараад үрээд. Тэгэхээр та нар нэг 10,000 төгрөг за бүтэн жил үзье. Дараа жилийн өдөө хүртэл үзэхэд нэг шил архины л мөнгө шүү дээ. 60,000 төгрөгөөр та нар юу авч амжих юм? Нэг шуудаг үрэл л үсттэй. Нэг 20 ширхэг далхны л мөнгө шүү дээ. Нэг хужаа ганцанд ороод нэг 5 хоол аваад идчихдэг мөнгө шүү дээ. Энэ 60,000 төгрөгөө төлөөд би энэ үгээр чинь ингээд ямар ч асуудалгүй те энэ залуучуудынхаа цалин хийгээд хэний ч халаасанд орохгүй, хэн ч худалдагдахгүй ингээд санхүүгийн гачаалд орохгүйгээр ингээд нэвтрүүлэг өргөжлүүлээд аваад явмаар байна шүү дээ. Энэ том объект чинь түрээстэй. Би түрээсээ төлнө, интернетээ төлнө. Залуучуудаа идэж уулгана. Эдгээр чинь бүгд ардаа их юутэй. Их нэртэй хүүхдтэй ар гэртэй. Бид нар чи агаар иддэг хүмүүс биш. Энийг ойлголоо. Чи их орон чинь бол нэвтрүүлгүй өнгөө цацгийдах юм. Энэ таанараас ирж байгаа 10,000 төгрөг чинь нэг шалдгүй шүү дээ. За сар би нэг сая хурааж үдсэн. Гэсэн 2 сая 100,000 төгрөг болсон уу? Нэвтрүүлэгт одоо үзэх гэж хүмүүс мөнгөөгөө орж байгаа мөнгөөгөө сар хураалаа. 2 сая 100,000 төгрөг л болсон. Гэтэл энэ залуучуудын цалин энэ түрээс мөрөөс эдгээр чинь нийлээд 8 сая төгрөг болдог. Сар болгон би 8 сая төгрөг гаргачиж эдгээр цалинтай бид нар юмтай байна. За тэр 2 сая төгрөг надад нэмэр болсон. Би сар болгон 8 саяг өөрөөсөө гаргадаг байсан бол 6 сая гаргаж нэг амарч үзлээ. Уг нь сар болгон 6 сая төгрөгийн нэвтрүүлгийн үзэгчээс ороод би ингээ айгүй амар ингээ юмаа хийгээд явбал энэ чинь юу ч ойлгохтой. Тэгээд над руу тариад их. Тэгээд одоо жин зи уу залуучууд нь намайг үзий ятгаа бойл. Би цусноос ярьсан тэнийг өвгөн гэдэг юм. Ахын та нараас гуй. Би охинтой, би хүүтэй яг та нартай ижилхэн. Жин зи үеийнхэн. Гэхдээ миний хүү охин эднэр бол ухаалаг. Аавгаа дуурайгаад аавынхаа хажууд байсаар угаад
эх орноо боддог хүүхдүүд болж хүмүүжж байгаа. Айдаг, ичдэг, ахмад хүний үгийг сонсдог, ажилд сайн, эх орондоо хайртай би ийм хүүхдүүд болгож хүмүүжүүлж байгаа. Мөнгө чухал биш ээ миний хүүхдүүд. Мөнгнөөс илүү үнэтэй, мөнгнөөс илүү асар том зүйлүүд олон байдаг шүү. Мөнгө бол мэдээж хэрэгтэй. Гэхдээ мөнгийг битгий шүтээрээ миний хүүхдүүд. Би ингэж л хэлж байгаа. Тэгэхээр залуучууд нь би та нарын төлөө л ингэж та нарт ад болоод эцсийн эцэд би өөрсдийнхөө үеийнхний төлөө биш. Өөрийнхөө дүүнэрийн төлөө биш. Би энэ ирээдүй болсон залуучуудын төлөө би ингэж та нарт ад болж, та нарт элдв янзаараа хэлүүлж. Одоо зарим залуучууд намайг алнаа л гэдэг. Алнаа л. Тэгээ ирээд алчаач гэхээр алахгүй юм биш та. За ингэж яриад байвал дуусахгүй. За хоёрдугаар нэг дүү маань одоо лайв хийх ирэхгүй болчоод нэг ийм ном гаргасан юм лээ. Нарын өрх хятад Америк хятадын тагнуулуудын нууц дайн гэдэг ийм ном орчуулж гаргасан. Энэ интер ном аз хур дээр худалдаанд гарсан юм байна. Тэгээ баярахаа та нэг лайв хийгээд хэлээд өгөөч гэдгсэн. Тэгээ нөгөө ихээ хаалгацсан. Лайв хийх ирэхгүй. Өнөөдөр лайв хийх ирэх маань нээгдэж байгаа юм. Тэгээ би лайв хийж байгаа. Тэгээ энэ ном бол Америк хятадын тагнуулын албаны нууц дайны тухай Барын өрх гэдэг ийм ном гарчээ. Дэвид Вайс гэдэг юм. Энэ орч энэ гарсан байл шүү. Тэгээ энийг худалдаж аваарай. Надаа бэлгэлсэн. Тэгээ энэ номыг манайхан худалдаж аваарай гэх. Тэгээ би уг нь хэлсэн л дээ. Вэ ах нь одоо өөрийнхөө номыг зарж чадахгүй байхт чинь. Чиний номыг авах юм бол усч та нэг лайв ингэж өчгөө. Надад нэг хэдэн ном бэлгэлсэн. За хаалттай группийн тухай бол айгүй амархан заяа. Одоо та нар интернет дээр цус цэвэр нэр цэвэр гэдэг төлбөртэйг хайхлаар ийм бүлэг гарч ирнэ. Ойлгосноо. Ийм төлбөртэй гэдэг ийм бүлэг гарч ирнэ. Тэгээ энэ рүү зүгээр хүсэлтэд явуулаад орхичих. Хүсэлтэд явуулаад орхичих заяа. Битээ тэгээд зүгээр хаалттай бүлгэрөө хүсэлтэд явуулаад орхичихчтэй. Тэгээ би чинь шээдэг, баадаг, идэж уудаг бас надад чинь нэг хүү амтан орж ирнэ, уулзна гэдэг. Бай компьютер гүйлээд хараа суугаад ахгүй шүү дээ. Тэгээ нэг зав гарахаараа хараад шалгаал ингээ мөнгө хийсэн бол зөвшөөрлийн өгөөл оруулчихсан заяа. Тэгэл мөнгө хийжээл утас руу залгаал, миний утас руу залгаал, мессеж бичээл, чат бичээл, YouTube сувг дээр юм бичээл. Би нэг 10,000 төгрөгийг чи аваад хаашаал далдуруу гэж дээ. Одоо манайхан тэгээ айгүй урамгүй л да одоо ингэ. Одоо ингэ харахаар ингэ юу яадаг. Өөс. Хаваас одоо энэ залуу хүсэлт явуулсан юм. Мөнгө явуулаад. Айгүй урамгүй заяа. Гүйлгөө. Энэ хараа ингэ дахиад байх. Дандаа ингэ нэг сайхан залуучууд тэгээ нэг юм үнэгүй орох хүсэлтэй. Дахиад мөнгө амар хурамгүй заяа. Айгүй хурамгүй. Тэгээ мөнгөө өгөөгүй гэж тэр ингээ. Одоо энэ дээр ингээ 20 үнээс ингээ 4 юу байхгүй. Мөнгөө хийгээгүй. Тэгээ одоо ингээ 5 дахь нь бас мөнгөө хий. Айгүй хэцүү. Тэгээ одоо ингээ арахгүй. Одоо энэ бол нэлээ ингээ морь зөөр үйдэг нэлээ мөнгөтэй байх юм. Ингээ бас мөнгө байна. Ерөөсөө мөнгөө хийхгүй. Ингээ мөнгө байхгүй. Айгүй сонио. Би яа би одоо мөнгөө хийсэн гэхлээр юу яачих гээд юм уу? Оруулчин гэж гордоод байдаг юм уу тэр. Бас мөнгө байхгүй. Ингээ бас мөнгө байхгүй. Манай хүүхэд чадчих. Дандаа мөнгөгүй. Мөнгөө хийгээгүй ээжиж хүсэлтэй явал. Амар хэцүү. Тэр бас мөнгөгүй. Энэ нэг залуухан түүхэн байх юм. Тэгээ манай залуучууд мөнгөө өгөхгүй тэр. Бас мөнгө байхгүй. Ингээл бүр 2-300-аараа бүр 700-800-аараа хүсэлтэй. Дээр 790 хүнээс хүсэлт ирж байгаа. 2 хүн 10,000 төгрөг хийсэн байна. Тэгэхээр чи би яаж нэвтрүүлгээ сайхан явуулах юм бэ? Тэгэл мөнгө нэхэхээр
Чи юм уу мөнгөний төлөө юм хийж ин писта гэл ингээл. Намайг зүхэл, намайг загнаал. Ингээд их. Нэг ч гэсэн дундаа үнэнч нэвтрүүлэхтэй. Нэг ч гэсэн үннийг олж сонсъё. Тархиа угаалгасаар байгаад юу болчихсон. Хүн болгоныг нэг юм. Тэр новшнуудаа гэж боддөг юм. Айгу урамгүй одоо ингээ 20 хүнээс юу яасан юм байхгүй шүү дээ. Бараг. Айгу хэцүү. Мөнгө байхгүй. Дандаа юу. Би танад харуулдаг байсан юм шүү дээ. Дандаа мөнгөгүй. Одоо ингээ бүгдийг татгалцах гэдэг байна. Тэгэл ингэж айгу хэцүү. За ийм биш үү. За ингээд ямар ч байсан юу яалаа. Нээлттэй хийгээд нэг эрхэм нэгдэнгүүт лайв хийлээ. За дараагийн лайв хүртэл баярлалаа. Тулалдаан зөвхөн шонхрууд насна.